Эрдэнэт телевиз үзүүлж байна. Намайг Нэвсрэн гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээс ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харж лээ. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт гараад явах байхад тэр цагаан цэгцийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр юм. Сайн бацгаана үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэт телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг Сэтгэлээ чин сэтгэлийн ярилцлага энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын ерөнхийлөгч Ноён Захиагийн элбэг дарж. Сайн явж байна та? Сайхан зогсож байна уу? За сайн явж байна. Сайхан зогсож байна. Мэдээж Эрдэнэттэй бол ингээл ер нь дандаа ирдэг байх, бас ирэх юмсан ингээл боддог байх. Ирэх болгонд ямар нэгэн сэтгэгдэл төрдөг. Өнөөдөр яг ямар сэтгэгдэл төрж байна? Өнөөдөр мэдээж одоо онцгой сайхан сэтгэгдэл төрж байгаа. Ягаад гэвэл Эрдэнэт үйлдвэр маань ер нь одоо сүүлийн 26 жилийн хугацаанд хамгийн том одоо хөрөнгө оруулалтаа хийж, энэ нээлттэй хийж байна. Энэ бол одоо зөвхөн эрдэнэчүүдийн төдийгүй Монголын ард түмний баяр, бүтээж хийдэг хүмүүсийн баяр, манай инженер техникийн ажилтнуудын их том баяр болж байгаа. Тэгээ энэ утгаараа бол үнэхээр одоо сайхан тийм өөдрөг сэтгэл төрж байна да. Тэгэхээр нөгөө за өглөө таваас хэлж исэн 34 жилийн өмнө анх энэ үйлдвэрийн хамт олонны нэг нь болоод каскан өмсөд ажилдаа орж исэн тэр өнөөдөр санагдаж байна гэж. Тэгээ тэнд бас та нэг сонин үг яг энэ үйлдвэрийн үнэрийн үнэртэй гэдэг хэлжсэн. Энэ үйлдвэрийн үнэрийг бас яг ажилдаг хүмүүс л мэдхээс өөр хүн мэдэхгүй шүү. Тий, үйлдвэрийн үнэр гэдэг бол онцгой шүү дээ. Тэгээд энэ үйлдвэр, энэ баяжмал энэ чинь өөрөө ер нь үйлдвэрийн үнэр гэж байна. Бараг одоо өөрийн цехүүд хүртэл өөр үнэртэй шүү дээ. Баяжуулах фабрикаар явбал нэг өөр үнэртэх байх. Засвар механикийн завуудд очвол нэг өөр үнэртэх байх. Одоо билац цаашаага одоо тэр машин механизмаар орвол нэг өөр үнэртэх байх. Дээр нь тэгээд тэр тостой бэлийг өмсөд, каска өмсөд ингээд явж явах бол гайхамшигтай. Тэгээд үнэхээр одоо дөнгөж 10 дугаар анги төгссөн хүүхэд тэр үед үйлдвэрт одоо ажилд орж исэн. Тэгээд эхлээд мэдээ туслахад ажилтан шүү дээ. Тэгээд одоо селесэр гэж одоо бүр хамгийн бага зэрэгээс нь л эхэлдэг. Тэгээд жилийн дотор одоо тэр селесэр одоогор бол засварчин юм. Засварчны мэргэжил эзэмшээл ачигч гэж одоо кран осорлагч гэж тэр үед бас байдаг байсан. Түүний мэргэжлийг давхар эзэмшээ. Тэгээд үндсэн ажил маань машинч. Тэр одоо хийн тэр ажилуулдаг тэр одоо үйлдвэрлэлийн машинчаар ажилдаг. Ингээд 3 мэргэжил эзэмшижсэн. Анхныхаа цалинг авч ийсэн. Аванс гэж тэр үед авдаг байсан. Одоо 180 төгрөг анх авч ийлаа. Тэгээ сарын цалин нэг 360 хавцаагаас эхэлсэн байх гэж ингэж л боддгийг. Тэгэхээр ийм сайхан дурсамж. Тэгээд энэ хамт олон дотроо эргэж ирээд одоо энэ цаг хурдан л явж тэ одоо 34 жил гэдэг чинь 34 жил болсон байна. Эрдэнэт үйлдвэр маань ажиллаад 37 жил болж байгаа. Тий. Тэгэхээр ер нь бас нэлээд эхний одоо ажилтнуудын эхний одоо ажилд орж исэн хүмүүсийн нэг болж байна. Тий. Та сая яг нөгөөх анхны цалин аваад ингээд их сайхан ажиллаад ингэж анх амьдралынхаа гарааг эхэлж исэн тухай ярьж байна. Тэр хамт олон дээр ер нь эргээ дахиад уулзсан юмсан манай баригадынхан манай хамт олонныг таарахгүй болоо гэдэг сэтгэл ер нь төрөх үү? Байлгүй яг уу. Одоо тэр үеийн хүмүүс бол мэдээж ихэнх улсууд нь тэтгэвртэй гарцсан гавьяаныхаа амралтанд байгаа байх. Бас үргэлжлүүлээд ажиллаж байгаа тэр үед одоо залуухан байсан улсууд ч ажиллаж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Эрдэнэт үйлдвэрийн бас нэг их сайхан юм бол өнөөгийн удирдлагын хувьд ч их сайхан ингэж уламжилж авч явж байгаа нь өмнө ажиллаж байсан ажилтнууд, ахмадууд, тэтгэврт гарцсан хүмүүс одоо 40% гэж бас ярьдаг. Түүгээр тэтгэврт гарцсан ажиллаж байгаа
одоо ажиллахаа болсон энэ улсуудтайгаа байн харилцчихэд энэ бол гайхамшигтай. Тэгээ манай Эрдэнэт үйлдвэрчнийг 6000 орчим хүн одоо байнга ажиллаж 6000 орчим хүний цаана байгаа тэр олон айл өрх тэр олон хүмүүсийн аж амьдралыг авч явж байгаа шүү дээ. Олон хүүхэдтэй айл гэхэд нэг нь Эрдэнэт үйлдвэрт оруулчвал сайхан юм даа гэж одоо боддог тийм үе. За тэгээд дээрээс нь баг туслан ажилдаг, гүйцэтгэдэг, хамтарч одоо ажил хийдэг хүмүүс чинь баг 1500 2000 гаруй хүн байгаа. Дээр нь 1500 2000 орчим миний одоо мэдж байгаагаар бол тэтгэврийн насны 40%-аар гарсан хүмүүс байдаг. Өнөөдөр тэр бүх хүмүүс урамшууллаа аваад баярлаад ингээд байж байгаа. Энэ бол их том баяр. Би тэгээд ингэж одоо үйлдвэрийнхээ өмнөх үеийн хүмүүстэйгээ өнөөгийн удирдлага нь өмнөх ажилтнуудтайгаа ингэж ажиллаж гин гэдэг бол одоо их сайн гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээ үнэхээр альва одоо үйлдвэрийн үйл ажиллагаач ба байгууллагын үйл ажиллагаач ба хүн дээр л тулгуурлаж явдаг. Энэ одоо 6000 хүн дээр л Эрдэнэт үйлдвэр төдийгүй манай улс орны эдийн засгийн нэг одоо гол хүчин зүйл ноён нуруу тулгуурлаж явдаг байхгүй. Тэгэхээр таныг би одоо наашаа Эрдэнэт рүү өнөөдрийн энэ арга хэмжээнд оролцохоор их яарч ирсэн баг гэж бодож байна. Яг тэр энэ хамт олон цугаа нэгдүгээр тэмүүлээд. Гэхдээ танд мэдээж одоо монголчууд хэлдэг мондсгүй их ажил байгаа. Олон улсын том уулзалтууд байна. Гадаад дотоодын зочид төлөөлөгч хүлээж авах. Төрүүн асууж ирсэн тэр одоо эргэж уулздгүйгээл би яг Эрдэнэт үйлдвэрээс цэрэгт явсан. 82 оны цэрэг. Тэгээд 82 онд цэрэгт явахдаа тэр жил хавар одоо бэлэгдэл бодож яг ажиллаж исэн газрынхаа гадаа мод тарьсан. Одоо хүмүүс мэдэндээ мод тарих чинь нэг жижигхэн мод тарьдаг. Тэгээд 20 жилийн дараа 30 жилийн дараа ирээд үзэхэд тэр үнэхээр асар том мод болж ургасан байлээ. Тэгээд тэр мод тэр одоо моднуудыг ингээд бас арчлаад хамгаалаад ингээд байж байгаа нэг сайхан юм сэтгэгдэл надад төрж исэн. Ажил мэдээж их байдаг байхаас өөр аргагүй. Гэхдээ энэ Эрдэнэт үйлдвэрийн одоо Монгол орны эдийн засгийн амьдралд тохиолдож байгаа энэ сайхан баярт үйл ажиллагаанд төлөөлнө гэдэг ард түмнээ төлөөлөөд төрөө төлөөлөөд ирж баяр хүргэх бол их сайхан байсан. Тэгээд үе үеийн одоо хүмүүсийн үйл ажиллагааг бас Эрдэнэтийнхнийхээ одоо хөдөлмөр бүтээлийг аль болох одоо үнэлэхийг би хичээдэг. Өнөөдөр ч гэсэн одоо тодорхой улсууд бас төрийн одоо медаль, авьяа шагнал одоо өндөр цол хэрэгэм хүртсэн. Тэгээд ирэх баяраар ч гэсэн тодорхой одоо улсууд бас тодорхойлсон байна лээ. Тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх ёстой гэж ингэж бодож байгаа. Ингээд байнгын нэг холбоо байдаг. Би бол зөвхөн үйлдвэрт ирсэн хүн биш. Би 1-р 10 жилд 9-р ангид анх орж ирсэн. Тэр ч одоо 81 он болж таарж байна уу тий. 79 онд ирж ирсэн байх нь шүү. 81 он төгсөж ирсэн. Төмөрч өдөр багшаа ангид орж ирсэн. Дараа нь манай ангийг одоо Даштан дууга өргөлжлүүлж авч явж ирсэн. Одоо манай 10 жилийн 1-р сургууль бол бас л сайхан сургууль, сайхан төвхтэй сургууль. Эхний анхны одоо сургуулиудын нэг гээд ингээд явж байгаа. Дээрээс нь би эндээс 90 онд бас ардын их хурлын депутатаар сонгогдож байлаа. Тэр үед ардын их хурлын депутат гэдэг. Тэгээд дараа нь улсын баг хурлын гишүүн болж исэн. Тэгээд энэ ард түмний төлөө, олонний үйлсийн төлөө зүтгэх энэ ажлын гараагаа бас Эрдэнэтээс эхэлсэн. Тэр үеийн сонгуул, тэр үеийн өрсөлдөөн бол их амаргүй байсан. Тэгээд Эрдэнэт үйлдвэр маань бас энэ ард түмний шин сонголт, энэ шин зам энэнийг одоо дэмжиж Эрдэнэтийн ард түмэн одоо дэмжихэд бас их хөв нэмэр оруулсан ийм хүмүүс юм. Тэгэхээр би зөвхөн одоо ажилчны хувьд, засварчин машинчийн хувьд ажлын гараагаа эхэлсэн дээгүү нөгөө талаас нь авч үзэх юм бол улс төрчийн хувьд одоо нийгмийн одоо энэ амьдралд хөв нэмрээ оруулж зүтгэж яваа хүний хувьд бас миний ажлын гараа эрдэнтчүүдийн хайр талархал, эрдэнтчүүдийн одоо тэр хүндэтгэл, эрдэнтчүүдийн тэр итгэл үнэмшлэр бас эхэлсэн юм шүү гэдгийг энд хэлэх нь зөв байх. Бас танаа гэр бүлийн хүн одоо хадам авчна гэж хэлдэг чинь. Бас Эрдэнэттэй холбоотой тийм. Тэ манай эхнэр ээжээрээ угуулж явдаг хажисрынгийн болормаа гэдэг штэ. Тэгэхээр хөөрхий залууд них баг байхад нь аав нь өөд болцсон юм. Тэгээ яг одоо анх одоо манай хадам ээжтэй суугаад манай одоо гэр бүлийн хүн гараад энд Эрдэнэтэд одоогоор бол энэ говьлын наахан талд одоо тэр тосхны тэнд анхны майхан барьж анхны нэг жижиг байшингаа барьж тэр үед Чехийн геологууд 60-аад оны сүүл оны юм ярьж штэ би бол 60-аад оны бараг дунд оны. Тэгэхэд тэр одоо геологийн ангийг ахалж ирж исэн хүн шүү дээ. Геологийн анги ахлна гэдэг бол бас их одоо мундаг ажил тэр үедээ. Тэгээд тэр бүх үйл ажиллагаагаа танилцуулаад ер нь энд ийм одоо хөдөр байх боломжтой байна. Ийм одоо боломж байна гэдгийг анх нээсэн хүн нь бол одоо миний хадам аав байгаа.
Тэгээ тэр бас их сонин миний хадам аав нэг удаа ховдод явж байхдаа бас геологч хүн явж байгаад болор олсон байгаа. Тэгээд нөгөө эхнэр нь төрлөө гээд ингэсэн чи охин гарлаа гээд. Тэгээд тэр олсон болроороо дамжуулж болормаа гэж нэрлсэн. Тэгэхээр тийм одоо их сонин үйл явц хүний амьдралын бас энэ хөв зохиол гэдэг бол их л сонин юм л да. Тэгэхээр бүр одоо үнэхээр гэр бүлээрээ одоо өөрийнхөө эхнэр энэ талаасаа ч авч үзсэн одоо эрдэнттэй ингэж л одоо миний хөв заяа уйлдах ийм л одоо хөвтэй байж өнөөдрийн том бүтээн байгуулалтыг энэ бол үнэхээр том бүтээн байгуулалт. 26 сая тонн хөдөр боловсруулж байгаа 6 саяыг нэмж шít. Тэгээд энэ хамгийн сайхан нь өмнө нь бид нар гадаадын хүмүүс ирж зөвлөж, дэмжиж одоо юм хийж манай хүмүүс тусалж ингэж ажилладаг байсан. Энэ үйлдвэрийн өргөтгөл тэнд тавьсан тэр том термүүд одоо өмнө нь зөвлөлтийн термүүд ажиллаж байгаа тэр шин том термүүд тэр бүхнийг одоо манай инженер техникийн ажилтнууд тавьж нийлүүлж байгаа. Дээрээс нь 2 хөршийн маань одоо хөрөнгө оруулалт үйл ажиллагаа Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улс. Тэр терм бол Хятад ард улсад үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн томоохон уул уурхаанууд хэрэгэлдэг яг эрдэнчиг үйлдвэрүүд хэрэгэлдэг хамгийн сүүлийн терм байна. Эндээс нэг юмыг их тийм онцолж хэлэхэд ийм өргөтгөл бий болсноор одоо эрдэнэт үйлдвэр маань өөрөө насчиж байгаа 37 жил болж байна гэдэг чинь бас насчиж байна. Тодорхой хэмжээний одоо сэлгээ хийх хэрэгтэй, засвар хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ийм шин юм нэгчгээр энэ шинийгээ ажилуулж байгаа хуучныгаа засах боломжтой болж байгаа. Тэгэхээр ажил зогсохгүй, хүмүүс цалингүй болж одоо олон хүний аж амьдралд одоо хохирол учрахгүй, улс оронд ч гэсэн адилхан энэ талаас нь авч үзвэл гайхамшигтай юм. Тэгээд энэ 37 жилийн хугацаанд үнэхээр дахиад нэгэн шинэ үеийн инженер техникийн ажилтнууд шинэ боловсон хүчнүүд бий болж нөгөө талаасаа бас тэр одоо үйлдвэр тэр төмөр хийцүүдийг зарим зүйлүүдийг манай литейний гэж хуучин ярьдаг одоо цутхуурын цех л дээ. Цутхуурын цехэд цутгсан. Тэгээд түүнийг нийлүүлсэн засвар механикийн завуудад авчирж одоо бүхэл тэр одоо тоног төхөөрөмж тэр одоо зордог токри машин гэж ярьдаг. Тэн дээр одоо бүгдээрээ ажиллаж хийж нийлүүлсэн байгаа. Ингээд үзэхээр үнэхээр энэ бол гайхалтай бүтээн байгуулалт. Энэ бол монголчуудын эрдэнтчүүдийн эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа тэр хүмүүсийн өөрсдийн гараар бүтэж байгаа бүтээн байгуулалт. Одоо баг шууд хэлж болно. Эрдэнэт үйлдвэрийг монголчууд байгуулчих юм боломжтой болж. Ийм чадaltaй болж. Ийм чадaltaй болж. Энэ бол гайхамшиг юм. Энэ бол өөрөө хөрөнгө оруулалт гэж ийм юм руу явдаг юм байна. Бид нар дөнгөж 4 сая тонноос эхэлж байсан. Одоо боддоо тоо мэддэг хүн одоо 26 32 4 саяас эхэлж байсан. 4 саяас эхлээл их том үйлдвэр ашиглалтанд орлоо гэж бид нар ярьж байсан. Одоо 32 руу очиж байна, тийм ээ. Тэгэхээр ийм хэмжээний үйлдвэрлэл тэр үед 4 саяас эхэлж байсан. Одоо өнөөдөр өргөтгөл нь 6 сая байхгүй юу? Тэр үед бүтэн үйлдвэр хүчин чадлаараа эхэлж байснаас илүү байгаа шүү дээ 50%-аар. Тэгэхээр баг одоо ветерийн төрөө ярьдаг эрдэнчиг үйлдвэрийг ийм хэмжээний үйлдвэрийг бол монголчууд манай инженер техникийн ажилтнууд зураг гаргаад ингээ хийчих боломжтой. Мэдээж гадна дотны одоо хөрөнгө оруулалтын бүхнийг аваад хийх боломж бүрдэжээ. Энэ бол энэ хөрөнгө оруулалт гэдэг юм цаашаа дэвжиж дэлгэрэх юм боломжтой. Социализмын үед бол шүүмжил нээлттэй ярьдаг зүйл бага л байсан л да. Эрдэнэт үйлдвэрийн орлого өгдөг юм бүр 2000 он гарч татвар төлдөг тэр улсын татаас тэр юмнуудаас гарч ирсэн. Тэгээд ингэж авч үзэхэд бол энэ хөрөнгө оруулалт гэдэг юмыг бид нэр өөдрөгөөр харж зөвөр харах юм бол дандаа сайжирч цаашаа явдаг юм байна. Бидний шинэ үе дандаа одоо ухаантай гэдэг юм уу дандаа шинэ боломжууд гараад зөв хийгээл явах юм байна да гэсэн бас нэг юм сэтгэл надад төрсөн. Ийм итгэл төрж байна тийм. Итгэл төрж байна. Энэ нь бол үнэхээр ирээдүйд итгэл төрж байгаа байхгүй. Одоо өнөөдөр чи манай их хурлч гэдэг юм энэ тентхийн одоо улс төрчид зарим нэг одоо улсуудын юу хараад ингээл байнгын нэг шүүмжил нөгөө популизм гэл нэг ингээл байдаг шүү дээ. Одоо нэг долларын ханшны хүртэл унаал хүмүүс нь хүртэл цалингуу болоод ер нь хүнд боллоо шүү дээ. Үйлдвэрүүд зогсоол те өнөөдөр ч гэсэн эдийн засаг бас хэцүү байгаа. Эрдэнэт үйлдвэр маань өөрөө нэг үе зэсийн баяжмал одоо тэр цэвэр зэс Лондоны бирж дээр $10,000 хүрчээсэн. Эрдэнэтчүүд энэ үнийг хамгийн сайн мэддэг хүмүүс гэж би боддог. Гэтэл энэ 6,000 руу унана гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? $100 авдаг, 100 төгрөг, 1000 төгрөг авдаг байсан хүний л одоо орлого л 400 төгрөгөөр тасрах юм бол тэр айл одоо яаж цаашаа явах вэ? Маш л хүндрэн. Тэгэхээр бас энэ талаасаа авч үзсэн ч гэсэн үнэхээр энэ хүндрэл сорилтыг давж чадсан. Тэгээд энэ 10 жил яригдсан ийм төсөл шүү дээ. Тэгээ 3-4 жил хийгдэж байгаа ийм одоо том бүтээн байгуулалт. Тэгээд Монголд ингээд сайн бүтээн байгуулалтууд явж байна. Одоо
саяхан дээр одоо ханы материалын их том үйлдвэрлэл ашиглалтанд орж байгаа. Шарын гол дээр одоо нүүр сугаадаг шинэ үйлдвэр ашиглалтанд ороод түүнийг одоо Солонгос руу тэр нүүрсээ экспортлох боломж нээгдэж байна. Ингээд ерөн сайн мэдээнүүд бол маш их байгаа. Та Эрдэнэ төлөвлөрийн ирээдүйг юу яаж хардаг вэ? Эрдэнэ төлөвлөрийн ирээдүйг мэдээж өөдрөгөөр харж байгаа. Яг зөвлөлтийн үед гаргасан тооцоо байдгийг. За энэ үйлдвэрийг одоо шилжилт хийх хугацаа бол ер нь 37 жил бүрэн хүчин чадлаараа явах. Яг одоо өнөөдөр хүртэл хэлж байгаа. Тэгж тооцож исэн. Тэрнээс цааш ер нь үйлдвэрийг одоо ингээд хаах, зогсоох тэр үйл ажиллагааныг 10 хэдэн жил үргэлжлэх байх гэж. Гэтэл тэр үед тэгээд тооцож исэн. Одоо харахад бол дахиад нэг 37 жил явчих боломж бол Эрдэнэ төлөвлөрт байгаа. Хүмүүс боддог байж магадгүй Эрдэнэ төлөвлөрийг барихтаа л эхнээс нь тэр техник эдийн засгийн үндэслэл бүх юм нь 100% гарсан гэж мэдээж үйлдвэрлэл барих хэмжээний одоо тэр үндэслэл нь гарсан байдаг. Одоо ч гэсэн яг Эрдэнэт бол одоо тэр хөдөр авч байгаа газар хэдэн метрийн гүнд дахиад хөдөр байна вэ гэдгийг бүрэн судлаагүй л байгаа. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөр одоо дахиад том хайгуул судалгаа хийх ийм шаардлагатай болж байгаа. Дахиад зураглалаа гаргах хэрэгтэй. Нэг үе их тийм баялаг одоо хөдөр олдоол, нэг үе алга болоод, нэг үе молибден гарч ирээл ингэдэг тийм юмыг бол одоо орчин үеийн технологи бол их өөрөөр шийдсэн. Бүр яг ямар газараас нь молибденыг авах вэ, ямар газар нь юу вэ, хаана одоо давхарга нь яаж явж байна, хаашаа орсон байна гэдгийг судлаад бүрэн гаргачаад тэрнийг одоо ингээд тооцоолоод хийж идэг. Тэгэхээр энэ систем рүү цаашаа шилжинэ гэж ингэж ярьж байна лээ. Тэгэхээр дахиад Эрдэнэ төлөвлөрийн маань энэ ирээдүйн хувь зүй өнөөгийнхоор тодорхойлоход дахиад нэг 30 жил байна гэж тодорхойлсон байгаа. Цаашаа ингээд судалгаа хийгээд үзэхэд бас боломж байгаа. Гэхдээ энэ дээр бид нар бас тайвширч болохгүй юм байна. Одоо Эрдэнэтийг төшгөлүүлээд Эрдэнэ төлөвлөрлийг төшгөлүүлээд бусад үйлдвэрлэлүүдийг бид нар дэмжиж өгөх хэрэгтэй. Одоо тэр Эрзийн эдэн хийдэг үйлдвэр бий болж байна л гэж, төмөр хайлуулдаг үйлдвэрлэл бас бий болж байна л гэж, наад захын ламны маск одоо гарын бэлээ ажлын хувцас гэл зүйл биш үү? Гутал хувцас гэл. Энэ бүхнийг нийлүүлдэг энэ үйлдвэрлэлүүд нь бий болоод энэ бүхэн нь бие дагаад хөл дээрээ зогсох хэрэгтэй л дээ. Тэгээд засвар механикийн завуудыг төшгөлээд одоо сая оюу толгойтой гэрээ байгууллаа гэж энэ жил сонсогдож байсан. Тэнд одоо хийх засчих тийм зүйлүүдийн тэдний захиалгаар аваад засч яадаг. Бусад одоо хувийн хвшлийнхний нэгж байгаа томоохон захиалгуудыг аваад засч яадаг. Бид нар одоо бүр мөрөөдөж ярьж исэн засвар механикийн завуудыг төшгөлж байгаа цаашаа томоохон машин механизм засдаг болж байгаад өөрсдөө одоо хийдэг тодорхой эдэнгүүдийг авчирээд эндээ угсардаг болъё гэж. Намайг л дөнгөж ажиллаж байхад 80-аад онд хүртэл одоо манай засвар механикийн завуудын инженер улсууд л одоо машин угсраад ингээд гаргаад явуулж исэн шүү дээ. Тэр үед анхны машин угсрлаа гэж бас мэдээлэл болоод бид нар бахархаж ярьдаг л юм л байлаа. Тэгэхээр одоо цаашаага энэ чиглэлээ бас ирээдүгөө их сайн төлөвлөж бодох хэрэгтэй л гэж ингэж бодож байна. Саяхан та Европын холбооны дээд жуулганд оролцоод үг хэлээд ирсэн. За энэ бол Азийн орнуудын төлөөлөөс 3 дахь хүн одоо Аз хүн үг хэлж байгаа юм билэ. Тэгээд тэрнээс гадна зөвхөн монголчуудыг бас их дэмжиж, за таныг бас их дэмжиад Монголд бас туслая гэж ийм саналуудыг гаргасан бас. Энэ талаар бас манай үзэгчдэд бас. Энэ бол одоо гайхалтай том хүндэтгэл юм л да. Энтхэг улсын ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хоёр үг хэлж ирсэн юм байлээ. Тэгээд ингээд очиж үг хэлсэн тэр Европын парламент гэдэг чинь одоо манай их хурл юм. Манай их хурл бол Монголоо төлөөлсөн их хурл. Европын парламент гэдэг нь 28 орныг төлөөлсөн 751 гишүүнтэй. Тэр одоо Европын тэр их хурл нь. Тэгээд 507 сая хүнийг төлөөлж байгаа. Тэгээд тэр нь баг 300 гаруй намын төлөөлөл байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ч бас тэр бүрэлдэхүүн бол амаргүй л бүрэлдэхүүн байгаа. Тэгээд тэр улсаасаа Европын хэмжээнд сонгогдно гэдэг бол Европын хэмжээнд улс төрөө хийх одоо бодлого тодорхойлох гол хүмүүс тэнд байгаа. Тэгээд тэр одоо хурал дээр очиж үг хэлнэ, хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ гэдэг бол тийм амаргүй. Ер нь нэг тийм их оврхон одоо олддог. Ялангуяа ерөнхийлөгч нар ингээд очиход бол маш олон хүсэлтүүд байдаг юм байна. Тэгэд ийм их хүндэтгэлийг олгосоо одоо би нэг малчин айлын хөвгчүүд нэг отхон хөвгт Эрдэнэ төлөвлөрийн нэг засварчин л одоо хүн явж байгаад ингээд одоо тэнд очиж тэр хүмүүсийн өмнө Монголынхаа одоо түүхийн тухай гайхамшигтай өнгөрсөн түүхийнхаа тухай энэ хийсэн одоо шилжилт сонголтын тухай өнөөдөр тулгамж байгаа сорилт боломжуудын тухай тэр төвшөнд очиж ярих боломж гарна гэдэг нь надад маш сайхан байсан. Тэгээд тэр бүхнийг их сайхан хүлээж авсан. Гэхдээ үнэхээр энэ бидний ярьдаг энэ төвшөнд ярьж биднэртэй хамтарч ажиллах бидний үнэт зүйлстэй адилхан ийм үнэт зүйлстэйгээр сонголтоо хийгээд ингээд хүндрэлтэй замаа туулаад явж байгаа улс орн байдгийм байна.
бүр тэнд одоо тийм өвөрмөц байршилтай, тийм цөөхөн хүн амтаа мөртлөө ийм одоо гайхамшигтай ол дамжилтыг олсон гэж. Бас үнэхээр тэнд нэг ч үг нь худал байгаагүй. Миний хэлсэн бүхэн л үнэн байсан. Зарим хүмүүс боддгийн энэ нэг хүн одоо ингээл яриад явдаг, худлаа ярьж гин гэж. Тэгээ яг тэр одоо миний үгнээс аваад ингээл үзэгдэл бүхэл зүйл нь үнэн л байгаа. 90 он 89 он тэр анхны цуглаан болсон л үнэн, олон намын систем бүрэлдсэн үнэн, бид нар өмчөө өвчилж малаа хүмүүс төгсөн үнэн, байраа хүмүүс хөвдөө авдаг болсон үнэн, хувийн хөвшил бий болсон нь үнэн. Тэр үед хүн хөвдөө банктай байна гэх юм бол баг хөвдөө хадгаламжтай байх тухай ойлголтоо чихээ төсөөлөхөд бүх одоо хүмүүс машинтай болох боломжтой болсон үнэн, гадагш дотгошоогоо чөлөөтэй явдаг болсон үнэн. Эндээс одоо хангалаас ч юм уу ийшээгээ хялгант руу явах гэхэд одоо тэр үед зам явах гэж виз гэдэг юм одоо дээр үеийнхаар хэлбэл авдаг байлээ ш. Зам явах зөвшөөрөл авдаг. Нэг хонь гаргаад идэхэд хүртэл нэгдлийн дараагаас зөвшөөрөл авдаг байлаа ш. Тэгтэл өнөөдөр ер нь ямар болсон байна. Тэгээ өнөөдөр бид нар яг өөрийнхөө бодиттой байдлаа хараад зарим нь бухимддаг ололт амжилт хийж байгаа юмдаа бас одоо олсон зүйлээ улам баттгаж цаашаа шинэ үеэ дэмжиж ингэж явах юм бол Монголын ирээдүй, Монголын хөгжил бол бас ирээдүйтэй сайхан байгаа гэдгийг энд одоо хэлье. Энэ тухай би ярьсан. Та тэнд хэлсэн үгэндээ тэгж хэлдэг. Манай улс бол 3 сая иргэнтэй. Гэхдээ 3 сая сэтгүүлч байдаг шиг надад санагддаг гэж. Та сэтгүүлч болохоор тэгж хэлсэн үү? Тий, ер нь яг л надад л тэгж бодогцоо. Өглөө би бас яг тэр л орж явахдаа би хэлж ирсэн. Өглөө нөгөө нээлт нээх гээд. Тэгэд манай Эрдэнэ үйлдвэрийн ажилтан бүхэн өөрөө гар утастай байгаа шүү дээ. Бүгд гар утасаа барьцсан бичлэг хийгээ зураг дараа зогсож байгаа шүү дээ. Одоо 6,000 ажилчинтай газар бараг 6,000 сэтгүүлч зогсож байгаа юм шиг байхгүй. Дээр үе чинь тэр зураг авдаг, бичлэг хийдэг юм гэдэг чинь бидний үед ерөөсөй байгаагүй шүү дээ. Тийм ойлголт байхгүй. Үнэхээр Монгол улс 3 сая иргэнтэй 3 сая сэтгүүлч байгаа юм шиг надад санагддаг. Энэ бол Монголын давуу тал. Бид нар муу талаач л хардаг, сайн талаач л хардаг. Одоо тэр дарга цэрэг ерөнхийлөгч нь юу хийж, ямар шийдвэр гаргаж байгаа бүгдээрээ ярилцаал зүтгүүлэл хийх гээл явдаг. Энэ бол Монголын давуу тал юм. Эннээс л бид нар урагшаа суралцж явдаг. Түүнээс биш одоо удирдагчид нь юм нэг хэсэг бахан гаргаж байгаа бүх шийдвэр бүх юм бахан ард түмнээсээ нууцсан хинч мэддэггүй тэгж байгаа л нэг мэддэг тэгж байгаа л эргээл тэр хөгжил дэвшил нь унжээдэг ийм орн биш л юм л да. Үүгээрээ Монгол бол давуу талтай тий. Би сая сэтгүүлчийн тухай ярьсан болохоор ингэж асуух гэдэг. Та бас сэтгүүлч хамгийн анхны эзэмшил мэргэсэн сэтгүүлч. Монгол хэл одоо нэг жоохон юм юу гэдгийг гудамжны гэж хэлдэг жаргон ярианууд нь их болоод байгаа юм. Тэгэд энийг бол хамгаалж явах, хайрлаж явах ёстой хүмүүс бол сэтгүүлчид бол монгол хэлний зүтгэлтэн байх ёстой. Тэгэхээр энэ дээр ер нь та эмзэглэж байна уу? Тий, энэ дээр бол одоо бид нар ингэж ярьж эхэлж гин гэдэг бол хэл маань сайн байх, зөв хадгалагдах, шинэ одоо хэлээр үгээр баяжих юм боломж бүрдэх нь л харагдаж байгаа. Та нар одоо санаж байгаа бол их хурлын чуулганд би тайлангаа тавьж ирсэн. Энэ жил тайлангаа тавихдаа нэг 10 үгийн тухай ярьж ирсэн шүү дээ. Одоо цементийг гахиур гэж нэрлэж гэдэг юм уу тийм ээ. Одоо кофе ууй гэхийнхээ оронд одоо боргол ууй, шоколад эдээгийнхээ оронд борхош гэж ингэж нэрлүүл яасан бэ гэж ярьж ирсэн. Яг иймэрхүү маягаар бид нар баяжуулах боломжтой. Тэр бүхэл өнөөдөр одоо төв халахын бүс дээрэгдэг. Одоо бид нар бол нэлээд халахцсан хэлээр ярьдаг юм хүмүүс шүү дээ. Яг одоо манай загчин гэдэг юм уу, дөрвөд одоо буряд гэдэг ингүүл хэл нь их өөр шүү дээ. Тэн дотор ямар гайхамшигтай үгээр одоо тэр үгнүүдийг илэрхийлсэн байна. Миний уур их хүрж гин гэдгийг миний экзар хөдөлж гин гэж ингэж яах жишээтэй тийм ээ. Тэгэхээр тэр экзар гэдэг үг уурнаас арай өөр одоо ойлголтч тэнд орж явах жишээтэй тийм ээ. Чи одоо ямар эдэмхий юм бэ гэхэд чи ямар гоогтой юм бэ ч гэж яах шиг тийм. Тэгэл тэр шал өөр үгүүдээр ярьдаг байхгүй. Тэгэхээр монгол хэл чинь Монголын ард түмэн чинь ингээд тэр үндэс угсаа ястнаасаа тийм баян хэлтэй, тийм баян сэтгэхүйтэй улс. Тэгээ үнийг хайрлж явъя. Ялангуяа хэвлэл мэдээллийн хүмүүс сэтгүүлчдийн дээр анхаарах ёстой гэж хэлж байгаа. Өөрийн чинь саналтаа бол би бүрэн санаа нэг байна. Тэгэд энэ би бас яагаад ингэж хэлж байгаа вэхээр одоо манай дарга удирдлагууд гэж хэлэх юм уу да, янз бүрийн шатны тэр хүмүүсийг хүмүүс дагах, дуурай, харах, үлгэр жишээ авах их дуртай. Тэгэд ялангуяа их хурлын гишүүд нэг ингэж хэлж байгааг би 2-3 удаа сонсч ирсэн. Би тэгж хэлмээр байна. Ингэж бодож байна гэж. Энэ бол монгол хүмүүс дургуун хөрөхөр би хэлмээр л байсан чи даанч тэгээд байсан гэж нэг тэгээд байдаг шиг л надад санагдаад байдیں۔ Энэ буруу үү? Энэ дээр шүүмжил байгаа буруу. Гэхдээ ер нь бас өмнө нь хэлмээр байна гэдэг ягаад орсон юм бэ гэхээр тийм одоо хэллэгийн одоо англиар бол polite гэж одоо би гадны үг хэрэгжилж байна. Тэр нь одоо тийм найрсагдаг гэсэн утгатай.
би ингэж бодож байна. Би ингэж үзэж байна. Энэ ийм байх ёстой гэснээс хэлмээр байна гэдгийг илүү найрсаг тийм хэлбэр рүү оруулах гэж оролцсон оролдлого одоо шөмжилтэй тулгарч байна. Энийг бид нар засаад явах хэрэгтэй тий. Хэлмээр байна биш. Би шууд хэлье илгээд хэлэлдэ гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Би шууд хийн би ингэж бодож байна. Энэ бодлого ингэж явах ёстой. Ийм юм ийм байх ёстой. Тий. Ийм биш ийм. Яг үнэ ийм биш тийм гээл тий. Тэгэхээр одоо хоёул сэтгүүлчийн тухай ярьж байгаа. Дахиад би нэг юм асуух гэсэн. Таныг Львовын сургууль сурч байхад Оросд сурч байсан 250 хотоос Москвад ирж яруу найргийн наадамд оролцдог гэсэн. Та тэнд 1988 онд оролцож байсан уу? Тэ 1988 байхаа тий. 88 Ер нь л тий. Ямар шүлэг уншижсэн? 88 онд би төгсөж ирсэн. Тэнд очиж одоо галт тэргээр Москва орж исэн юм да. Тэгэхэд очиж шүлэг уншиж. Одоо би яг тэр уншсан шүлгээ бол сайн санахгүй байна. Тэр үед бичсэн миний нэг шүлгийн дэвтрүүд байдаг. Би энд одоо 10 жилийн сургуульд 9-р ангид орсон жилээр энд доржийн даржээ гэж хүн байлаа. Нямбуугийн нямдорж гэж хүн байлаа. Одоо энэ хүмүүсийг хичээллүүлдэг тэр утга зохиолын нэгдэлд гүйдэг ажиллаж байхдаа хүртэл гүйдэг ийм л хөөхд байсан. Тэгээ хүн бүхэн л монголчуудын гайхамшигтай авь ястай хүмүүс шүү дээ. Ерөн шүлэг өчээгүй, шүлгэлж захиа өчиж одоо миний үеийнхэн болон миний өмнөхөөс үеийнхэн шүлгэл захиа өчиж одоо тэр хайрал дурлж байгаа бүсгүүдээ захиа өгч яваагүй тийм хүн гэж ер нь байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ л тийм байсан. Тэгээ нэг үе хүрээтэйгээ тэр нь зогсоод нэг өөр ажил руу ороод ингээд явдаг юм байна. Монгол хэл маань өөрөө агуу тансаг яруу баян хэл учраас монгол хүн бүхэн яруу найраг шиг ярьдаг байх л да. Нэг ийм шүлгийг таны бичсэн одоо дунд сургуулийн сурагч байхдаа бичсэн шүлэг гэж би сонсч байсан юм байна. Хурдан борогч гүнээс унаг гарахын шинжүү, хуруувчин чинээ үүлнээс бороо орохын шинжүүдээ гэж. Би ерөөсөө тэр одоо шүлэг гэж огт бодоогүй тэгэл гаднаас орж ирээл хэлсэн миний хүү тэгж хэлж ирсэн гэл манай ээж л тэгж хэлдэг. Тэгээд ээж тэрнийг сонсцсон байн одоо элбэгдэрч тэгж хэлж ээж үлээ гэдэг. Тэгж ярьдаг байсан. Тэгээд бас нэг ийм зүйлийн тухай уншижлаа. Танаа ээжийг өрөөлж магтаалж одоо туйл хайлдаг тийм ардын авьяастай хүн байсан гэж. Тэгээд тийм учраас гэдэг юм уу? За элбэгдэрж гэдэг одоо хамгийн отхон хүн ээжтэйг их ойрхон, ээжтэй их эрхэлж өссөн. Тэгээд ер нь энэ хэлээрээ их сайн хөгжсөн, ярих урлагт их сайн суралцсан хүн гэж бас дүгндэг хүмүүс байх юм. Айл бүхэнд одоо тийм авьяастай хүмүүс байсан дөө. Ер нь манай нутагт ер нь айл бүхэнд л байдаг шүү дээ. Монгол орнд дээр байдаг. Энэ бол тийм онцгой зүйл биш гэж би боддог. Зүгээр бид нар бол харин одоо хүн бүхэн л бодмоор байгаа сайхан яри, сайн ойлголцъя гэдэг хүн бол хэл амаар л ойлголцсон. Одоо улс орны ажил гэдэг бол ярьж хэлж ээж ойлголцож ээж л цаашаа явна. Нэг үе бол одоо сэлмний хүчээр шийддэг ч юм уу тийм ээ, морины хурдаар шийддэг бас нэг тийм үе байжээ. Одоо бол их өөр болсон. Тэгэхээр хүн бол сэтгэлээ их зөв засч, зөв сэтгэлтэй дандаа зөв юмыг бодож ингэж явах юм бол тэр амнаас нь гарч байгаа үг, хэлж байгаа юм нь зөв болдог. Тэр нь сайхан мэт хүнд хүрдэг. Тэгэхээр ер нь хэлж байгаа юм бол тэр сэтгэлийн тусгал юм. Амаар гараад одоо тэр хүний чихэнд очиж байгаа сэтгэлийн тусгал. Түүнээс биш нэг сайхан яри гэж бодоод юм уу одоо шүлгэлж яри, үргэлж ингэж яригээд бодоод ингэ сууж идэх хүн гэж байхгүй. Тэгэхээр зүгээр сэтгэлээ зөв болгох. Энэ ажлыг зөвхөн нэг өдөр хүн бодоод хийчихгүй. Энэ ажлыг үргэлжил одоо сансан үе бүхэндээ би нэрээ ингэ зөв хэлэх ёстой. Тэр хүнд нэг буруу хэлчихүү дээ гэж. Ер нь би нэг над нэг санаа төрдгийн хүний бодол гэдэг бол хамгийн одоо аимшигтай зэвсэг нэг талаар нэг нөгөө талаар хамгийн гайхамшигтай одоо зүйл юм байна. Хэрвээ чам зөв бодол орж ирсэн бол тэр бол чамайг зөв зам руу хөдлөнө. Буруу бодол орж ирвэл буруу зам руу л хөдөлдөг. Нэг хүн гэмт хэрэг хийсэн ч гэсэн би тэгж бодож байгаа тэгдсэн юм а гэдэг шүү дээ. Тэгвэл тэгтэл нь одоо буруу зам руу хөдөлсөн байна. Бидний хүн төрөлхтний түүхнээс аваад үзэхэд сайн муу янз бүрийн удирдагчид гарсан. Дайн байлдаг янз бүрийн изм, янз бүрийн юм гарлаа бид нар үзлээ. Тэр бүхэн бол эхлээл тэр хүмүүст орж ирж байгаа бодол. Дараа нь нийлж ярьж байгаа л бодлого болгоод цаасан дээр болгоод хэрэгжүүлэх гэж зүтгэл тийм үр дүнд хүрж штэ. Тэгэхээр бодол гэдэг бол яг одоо муу бодол гэдэг бол халдвартай өвчнөд адилхан. Сайн бодол гэдэг бол одоо ёстой нэг нарны гэрэлтэй адилхан. Тэр сайн бодолтой болж байгаа бурхан багш одоо тэр гэгэрч ийн гэдэг бол тэр хүн бүрэн сайн бодолтой болж ийн л гэсэн. Өөрийгөө бодлороо жолоодож үргэлж сайныг бүтээх тийм одоо эрчим хүчийг өөртөө бий болгож байна. Ер нь дэлхийн хүн төрөлхтөн үүснээс хойш чөтгөр бурхан гэл нэг юм өрсөлдөд явдаг шүү дээ. Бүх шашинд байдаг. Чөтгөр гэдэг бол тэр буруу бодол, буруу илэрхийллийн биелэл юм гэж л ингэж л бодох хэрэгтэй. Тэгэхээр ер нь хүн аль зам руугаа явах ёстой вэ гэх юм бол тэр бодлоо удирдах, сайн юм бодож, илүү юм суралцаж,
илүү зөв одоо сэтгэл зөвтэй болоод ингээд ирэх юм бол үйлдэл зөвддөг. Үйлдэл зөвдөд ингээд ирэхээр тэрнийг дагаж гарч байгаа үг, тэрнийг дагаж гарч байгаа одоо тэр ойлголтууд зөвл болж гарч ирнэ. Та ер нь ээжигээ санаж байна. Саналгүй яах вэ? Тэ. Би яагаад ингэж асууж байгаа гэхээр Монголын ард түмний дундаас Монголын төрийг удирдах тийм эрхэм хүндтэй үргийг хүлээсэн одоо сүүлийн үед ерөнхийлөгч гэдэг нэрээр дөрөв хүн нь та байна. Хоёр дахь удаага сонгогдоод алгаараа ард түмнийхэн баталсан үндсэн хуулийн дээр дараа дангараг өргөхдөө ижигийн төрөд гарч ирж байсан. Ард түмэнд их хүндлэл хүлээсэн. Ижигтэй хүн бүхэн таныг хайрлаж хүндэлж байсан. Тэгээ тийм болохоор би таныг ижиг их санаж байна гэж асууж. Тэ, ер нь хүн бүхэн бол ээжигээ хайрлаж явах хэвээр. Би ингэж боддгийн одоо энэ хорвоо ертөнцид хамгийн бурханлаг биет бол нар юм. Хүний ертөнцид бол хамгийн бурханлаг одоо бүтээгдсэн юм биет бол их хүн юм да, эмэгтэй хүн юм. Ягаад би ингэж хэлж яах нэхэр нар гэдэг чи ядууч вэ, баянч вэ, дарагч вэ, цэрэгч вэ, хаанч вэ, харцч вэ адилхан л дээр нь тусч идэг. Нар бол ялгахгүй шүү дээ. Чи одоо тийм хүн байна гэж ингэхгүй. Яг ээж хүн бол адилхан. Үр хүүхэд нь мундаг сайн ч хүн бай, муу ч хүн бай, ямар ч хүн бай хүүхдээ л гэж хардаг. Одоо миний хүү сайн л гэдэг. Ямар ч ээж гарч ирээд одоо хүүхдээ юм одоо муугаар боддог, муугаар ярьдаг хүн байдгүй. Байнга өмөрч сэтгэлдээ та нар буруу хэлж байна. Миний хүү бол юмд хүрнэ гэд ингээл итгэж явдаг. Энэ утгаараа бол ер нь эмэгтэй хүнийг, ээж хүнийг, эгч нараа, дүү нараа хайрлах гэдэг бол их гоё, их зөв юм. Тэгээд энэ хүн хайрлах, тэр ачийг санах гэдэг эргээд өргөн утгаараа ярихаар эх орон дээр нь юм уу, ард түмэн дээр нь очдог. Ер нь хайраас сайн зүйл гардаг гэж боддог. Одоо хүүхдүүд одоо ингээл бие биендээ хайртай болоод ингээл дурлалаа гэдэг ингээл гүйлдэж явж байгаа 10 жил мэл янз бүрийн сургуулийн хүүхдүүдийг харж яхад тэгж байгаа хүнээс буруу үйлдэл ерөөсөө гардаг шүү дээ. Аль болох нөгөө охиныхоо овцыг өмсүүлэх гээл, дагуулжны хоолнд орох гээл, хянаа үзэх гээл, аль болох нэг сайхан үг хэлэх гээл тийм ээ. Болж өгвөл нэг юм бэлгэлэх гээл, тусалчих гээл, ус аваад явж байгаа бол усын нөр гэж гүөх гээд идэг үстэй. Тэр чинь байнгын сайн үйлдэл үстэй тийм ээ. Тэгэхээр тэр хайр гэдэг юмнаас дандаа сайн үйлдэлүүд гарч идэг. Тэгэхээр ер нь бол тэр төрд ажиллана гэдэг бол тэр ард түмний хайрлах, тэр ард түмэндээ хүрэж байгаа буян гэж үзэж одоо өнөөдөр хэцүү асуудал байна, хүндрэл байна, хэрүүл орвол байна гэдэг тэр хүмүүс бол тэр юмыг одоо цайруулж, гайгүй болгож, зөв болгож ажил хийх гэж зүтгэж байгаа хүмүүс шүү л гэж тэгж л харах хэрэгтэй. Тийм учраас би төрийн ажлыг бол одоо буянтай ажиллаа. Тийм учраас энэ ажлыг буруу санаж хийж болохгүй. Тэр одоо мөнгө төгрөг албан тушаал гэдэг тэр нэг юмд нь илүү дурлж ингэж гүйж болохгүй. Тийм ээ, ялангуяа шийдвэр гаргана гэдэг бол тийм амар зүйл биш шүү. Энэ гаргаж байгаа шийдвэр гэдэг чинь хариуцлага. Эндээ одоо их тийм зөв хандах ёстой шүү гэдэг ийм л одоо хэлбэрийг л одоо байнга л ярьж хэлхийг боддог. Тэгээд ингэж ярьдаг, ингэж ойлгодог хүмүүсийн мань тоо айл гэр бүхэнд байна шүү дээ. Тийм учраас гайгүй сайхан болох бах тий. Тийм хүмүүс бас өшөө олон болоосоо гэж би бодсон. Тэгэлгүй яах вэ тий. Ер нь ингээд хүмүүс жоохон ажил амжилттай байгаад нэг сайн сайхан яваад ирэхээр зэрэг бие биенийгээ нэг жоохон муу хэлэх, муухайгаар гүтгэх юм явдал байх юм. Зүгээр таныг бол янз бүрээр л бичиж ярьдаг. 2009 оны билүү сонгуулиар нэг фактор гүтгээд тэгээд тэнд бол хамгийн чухал, хамгийн эрхэм үнэний гэрч болоо ээж чинь байсан. Та ээж дээрээ очиод л тийм юм уугүй юу та манай ард түмэнд хэлээч гэгээд ингээд л үнэн гэрчлэгдэж байсан. Би тийг санаж байна. Тэгэхээр би таныг тэгж хэлэх гээд ээжтэйг их орхосон. Ээж чинь хамгийн том, хамгийн мундаг туслагч байсан ба, хамгийн мундаг зөвлөх байсан ба. Одоо тэгэл нийт телевизээр 7-8 телевизч гэдэг юм орон даяар цацаал те. Тэгэл янз бүрийн одоо хужаа гаралтай ийм одоо учиртаа тэндээс ирсэн барьсан гэдэг ингэх бол яг өөрийн одоо тэр уламжлал тэр одоо ген цус тэр юма хүндэтгэж явдаг одоо манай ард түмний хувьд хүмүүсийн хувьд бол их тийм эмзэгэл зүйл штэ.
анхал намайг улс төрлөө орж явахад л тодорхой одоо нэр бүхий улс төрчлөлтэй гэж худлаа өгдөгчээсэн. Тэр одоо захиа гэдэг хүн тэр одоо цаанаас орж ирсэн гинлээ. Тэр Шинжаа ууграас орж ирсэн гинлээ. Яг тэр лүүн гарах юм бол голдуу манай торгуудууд байдаг шүү дээ. Тийм ойлголтыг байгаагүй, тэгж орж ирээгүй. Тийм хамгийн гол нь тэр Алтай гүндэр ууланд тэр тариа тарьдаг хүмүүс биш. Би хэлдгийн тэнд буудааны соёлтой биш, баатрын соёлтой хүн л амьдардаг газар манай ууланд бол. Тэнд морьунаад маллаад хэдэн үеэр миний өвөөг Монгол гэдэг. Миний өвөө чи миний эх орны нэртэй хүн шүү дээ. Монгол гэж гайхамшигтай эрдэмтэй хүн байсан байдаг юм да. Тэгэл миний аав тийм гайхалтай хүн байлаа. 70-аад оны сүүлчээр одоо би аавтайгаа анх удаа Эрдэнэт хотод 79 оны 100 зээл 130 машины одоо бүхээгэн дээр аавтайгаа хамт сууж ховдоос нааш одоо 2-3 хоног тэр үеч одоо замч тийм байж тэ 3 хонлууд 4 хонжил орж ирсэн машин замдаа эвдрээл. Тэгэл анх би энэ талын одоо даваагаар даваад булганы наанаас ингээл даваад Эрдэнэтийн бараа хараад манай ахын хороолд амьдэрдэг байсан ирж Эрдэнэтийг анхаарч тэгэл тэр хороолын хашааны тэндээс нэг харсан чинь тэр горд гэж гоё юм. Тэр зэрэглэн дунд тэр байшин тэр ямар ч гоё харагддаг байсан. Сумын төвөөс гарч үзээгүй хүүхэд ирж штэ. Сумаа том гэж боддог хүүхэд байлаа штэ. Тэгэхэд чинь тийм хотод анхал ирж исэн да. Тэгээд аав минь ирээд энд ажиллаад тэгээд 82 онд өөд болсон. Аав минь өөд нэлээд одоо эрт өөд болцсон. Намайг цэрэгт явдаг жил. Цэрэгт явсан жил. Тэгээ ээж минь надтай их урт удаан байсан. Хүмүүс бол ээжийг минь сайн мэднэ. Мэдээж одоо тэр 82 он гэдэг чинь би ийм олон түмэн танигдаж ийм байгааг учраас аавыг минь мэддэггүй. Тэгээд Монголын захиагийн элбэгд орж бүр тэгээд урагшлуулад аваад үзэхээр дахиад аавынхаа аавыг аваад үзэхээр засаг ноён байсан. Засаг ноён гэдэг бол цагаан ястай хүмүүсээс тавьдаг, тэр алтан ургийнхнаас тавьдаг тийм одоо үргэлжил байдаг юм шүү дээ. Тэгэхээр түүгээрээ гайхамшигтай байхгүй юу? Тийм хүмүүсийг те үнэхээр эх орноо гэж боддог, үеийн үед ингэж бодож байгаа хүмүүсийг янз бүрээр хэлэхээр эмзэглэл одоо төрөлгүй яах вэ? Тэгээд бодож байгаад яг ээжээс илүү ирчүү байх. Ээж л хүнд ганц өв. Би ээжээс төрсөн. Тэгэл ээжээсээ үнэхээр тийм юм уу үгүй юм. Одоо намайг ингэж байгаа. Тэгээд нөгөө юугаа барьж чадахгүй хуйлж нөгөө ээж мэд юу тийм ба. Миний хүү чинь тэнд төрсөн, аав чинь тэнд төрсөн. Одоо тэр ховдын мөстгөл тэр цахирын булаг гэдэг газар төрсөн. Тэгээд цахиа гэж нэр өгсөн байдгийг. Тийм учиртай л да ер нь. Тэ Алтай уулны Баатар хайрхан гэж гайхалтай тэр одоо уулын хоёр талд л миний ээж наад өөрт нь миний аав цааталт нь төрсөн. Тэ тийм ховдын мөст нэг л одоо сум нэг л хошуу байсан. Загч хошуу гэдэг чинь мундаг том хошуу байж л дээ. Аав хүн ер нь ямар байх хэвээр юм бол та бол одоо өөрөө их олон хүүхэдтэй шүү дээ. Бас олон хүүхэд хүмүүжүүлж өсгөж байгаа. Одоо энэ хэцүү асуулт юм шиг байна. Би ингээ харахаар хүний хүүхэд сургууль одоо тэр 9 сарын 1 хичээл заах барихтаа би ер нь их мундаг л хүнд сургаад байдаг. Яг өөрийн хүүхэд дээрээ ирэхээр бас хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол яг өөрийн хүүхэд өөрийн юм дээрээ ирэхээр тэр одоо нарийн тэр аав хүний урлаг гэдэг юм уу гардаг л байх. Тэгээд нэг одоо мундаг сайн аав байж гэдэг юм уу тэгж би бол боддоггүй байгаагаараа л байх хэрэгтэй. Гэхдээ бид нар бол сайнаар үлгэрлэх ёстой. Тэр гэртээ тэр ер нь тэр гэрийн уур амьсгал тэр гэрт байгаа байдал тэр насан турш дагаа явчихдаг. Тэгээ Монгол гэрийн нэг гайхамшигтай юм болвол те одоо ч юм бол тэр зарим айл нь олон өрөө байртай баг одоо хүүхэд нь олдохгүй шахав шүү дээ. Өглөө сургуулаараа хизээч ирсэн. Манай тэр хаана байна? Хоолоо идэх гэж нүвэрж гэнүүгэл тэгэл нэг компьютер хөөгөөд ингээд шал өөр юм. Тэр үед тийм ойлголт байгаа. Телевизэр ч манай гэрт байгаагүй. Ганц л радио байсан. Тэгэл 8 эрэгтэй хүүхэдтэй айл тийм ээ. Тэгээ хөдөөний малчин айл. Манай ах нар зарим нь сэргээс ирэн, зарим нь сургуулиас ирэн. Тэгэл би голдуу нөгөө айлын отхон хүүхэд учраас аав ээжийн хажууд байж гин. Тэгэл орой өдөр хонд явсан тухайгаа, адуунд явсан тухайгаа, сумын төв орсон тухайгаа, ээж одоо өдөр ямар ажил хийсэн тухайгаа, юу ойсон тухайгаа яриад тийм ээ. Маргааш юу хийх тухайгаа яриад, аав ээжийнхаа яриа сонсоод яг тэр халуун гэрүүл, яг тэр нэг одоо гэрийн тэр тойрог дотор өссөн тэр юм гэдэг чинь бол их гайхамшигтай. Тийм учраас ер нь бид нар бол сайн юм хийгүүл нэг мундаг юм бүтээх гэж оролдох хэрэггүй. Уламжлал руугаа л харсан дээр. Ер нь яаж Монгол аав хүн хүүхдүүдтэйгээ харьцдаг байсан, яаж явдаг байсан тийм ээ. Одоо охиноо сайн ажилтаа болгохын тулд ээжүүд хичээдэг, хүүгээ одоо сайн хүн болгохын тулд аавууд хичээдэг л тийм л одоо гайхамшигтай уламжлал байлаа.
тэр чиглэлээр явах хэрэгтэй. Тэгээд зөвхөн өөрийн хүүхдэд төдийгүй бусдын хүүхдийг ч гэсэн одоо хайрлах хэрэгтэй. Үнэхээр л хаягдсан өнчөөцөрсөн хүүхдийг хайрлан хажууд нь авч яваад бас нэг ингээд дэмжээд дараа нь аав ээж нь гарч ирээд одоо хүүхдийг эргүүлээл өгдөг. 7-8 жил хүүхдээ хажуудаа авч явж байгаа л эргүүлээл өгөхөд тэгээ явхад яг л өөрийн хүүхдээ явуулж байгаа юм шиг сэтгэл уярч одоо заримдаа манай аавгаа мавгаа үйлсэн л одоо би тэр ярьсан сууж ил хөөрхий тэр гараад явлаа. Хөөрхий тэр охиноо явуулсан. Бараг л мордуулах гэж байгаа юм шиг л 3 жундаа мовцстай сая одоо бас нэг 3-4 тэл бидний хажууд ирсэн сая одоо 10 хэдэн хүрээл 10 хүрээл нэг охин маань явлаа. Тэр ээж нь олдоод тэгээ тэр ах дүүнэр нь авъя гэд одоо гарын үзүүрт одоо ингээ гүүх болчиж одоо авъя гэж авсан. Тэгэл явуулахдаа тэгэл бөөнл юм болж байгаа юм чи. Тийм л юм. Тэгэл зарим нь гэр барьж өгөөрөөч гэдгийг, зарим нь одоо бид нар бүр хашаа байшин барьж өгөөл, гэр барьж өгөөд ингээд тусад нь гараа төлөө модын хүртэл бэлдэж өгөөд тэгээ байнга ингэж харьцаал. Тэгэл ер нь цаана ах дүүгүү, төрөл садангуу хүүхэд гэж ер нь байдгүй юм байна лээ. Бүр гудамжнаас олдсон гэл ямар ч юугүй хүүхэд ингээд асуулгасаар байтал тэнд нэг ах нь гараад ирдэг, тэнд нэг эмээ нь гараад ирдэг. Тэгэл явсаар байгаа холбогдохоор тэгэл тэр хүний тэр холбоо гэдэг чинь эргэл сэргээл тэгээд тэр хүмүүс рүүгээ явдаг. Тэгээд бид нар хөргөж өгдөг. Ийм л юм. Энэ бол зүгээр л би үүгээрээ нэг юмыг хэрвээ чи сайн зүйл хийх гэж байгаа бол өөрөө л хий гэж л би хэлэх гээд байдгийг. Тэр нэг л хэлбэр зүгээр л одоо үнэхээр амьдрал чинь сайн байгаа бол нэг хурдан морины хойноос явах нь зөв. А гэхдээ нэг одоо ядуухан амьдралтай хүүхдийг бас зайнаас нь дэмжээд аав ээж нь ч юм уу дэмжлэг үзүүлээд ажил төрөлтөө болгоод ингээд явна гэдэг бол сайн үйлс юм байгаа шүү дээ. Ер нь айл гэрт ч гэсэн нэг л байдаг үстэй нэг манайхныг авч явдаг энэ хүү энэ охин гэж сууж байдаг шүү дээ. Тиймэрхүү л улсууд байдаг. Тэднийгээ бид нар дэмжих хэрэгтэй. Улс орондоо ч гэсэн сайн юм хийж байгаа. Өнөөдрийн Эрдэнэ төвлөрийн энэ том бүтээн байгуулалтыг босгоод ирж байгаа. Энэ дээр хамтраад гарч ирж байгаа энэ хувийн компаниуд энэ одоо юм бүтээж байгаа энэ улсуудаа бид нар дэмжиж дээшлэнэ. Ягаад энэ тухай асууж байгаа гэхээр одоо эндээс гараад та манай Эрдэнэ төвлөр хажуудаа бас их олон тийм нийгмийн цэхүүд энэ төрийг авч явдаг. За тэрний нэг нь бол энэрл гэдэг хүүхдийн асрах газар байдаг. За тэр хүүхдийн асрах газраар бас орж үзэх байх. Манай үйлдвэрийн маань бас энэ нийгмийн өмнөдөөс бас нэг томоохон хариуцлага юм. Энэ сайхан. Энэ бол ёстой сайхан. Би бас асууж ирсэн. Бас одоо ийм юуг ингээд үйлдвэр хажуудаа аваад тэнд ядарсан зүдэрсэн хүүхдээ авч явах боломжгүй. Хүний амьдралд янз бүрийн хэцүү юм тохиолддог. Аав ээж нь эрх дарсанд орчдөг, нэг бол салдаг, сарндаг, тэгээд нийлсэн хүнтэйгээ явж чаддгүй, ажилгүй болчдөг. Бараг хүүхдээ байтугай өөрийгөө яая гэж айлын хажууд бараадаж орцсон хонглоор явдаг улсууд зөндөө байдаг. Нэг бол хэрэгт ороод явцсан байдаг. Нэг бол бас өвчин зовлон тусаад янз бүрийн одоо хүсээгүй байдлаар тэр хүүхэд нь олдсон байсан янз бүр л байдаг. Тэгэхээр тэр бүх нөхцөл байдалд орсон ийм хүүхдүүдэд туслана гэдэг бол зүгээр. Би бол Дархан хотод бид нар одоо бүхэл бүтэн бас нэг асрамжийн газартаа байнга л ажилдгийг. Тэгээд бараг нэг 200-300-аад хүүхдийн нэр дээр ингээл хадгаламжийг хийгээл хүүхдийнх нь мөнгөийг хийгээл тэгээд олж байгаа жоохон юм олдох юм бол ингээл хуваагаал ингээл хийгээл явдаг. Их тийм сайхан харилцаатай. Эрдэнэтэд бас ийм юу явж байгаа. Тэгээд өнөөдөр бас тэр шин цуслангийн нээлт замд бас таарах юм байлээ. Тэгээд бас зүгээр ороод гарахад бас зүгээр яг иймэрхүү ер нь бид нар энэ ядарсан зүдэрсэн гэдэг юм уу энэ хүмүүсээ харж байн хамт явдаг нийгмийн чинь хүмүүнлэг нийгэм гэдэг байгаа шүү дээ. Түүнээс ч нэг тийм лоозон барьчаал бид хүмүүнлэг нийгэм байгуулж байна, ардчилсан нийгэм байгуулж байна гэвэл тэр нийгэм бүтдэггүй. Тэгэхээр хүмүүс цухтаа асуудлаа шийдэж юмаа ярьж явдаг, нэг гэр бүл шиг бие биенээ дэмжиж явдаг болж байгаагаа сайхан дэмж. А тэрнээсээ илүү арч байгаа юм болохгүй дээ хүрэг гэдэг энэ нийгмэл хүмүүнлэг нийгмэр үл хөдөлдөг л дээ. Би таныг их баян хүн гэж боддیں۔ Яг тэр энэ зүгээр эдийн засгийн талаар битгий бодоорой. Ягаад тэгэхээр хурамстын 7 бурхан шиг 7 ах дээр нь байж байна. Ард түмэн нь 3 сая ард түмэн нь таныг харж байна. Гэр бүлд нь халуун дулаан урамсгалыг бүрдүүлсэн хүүхдүүд нь байж байна. Таны сурч мэдсэн эрдэм боловсрал байна. Би тэгэхээр таныг их баян хүн гэж боддог. За их баярлалаа. Энэ бол гайхамшигтай юм. Үнэхээр би энэ ард түмнийхээ энэ буяндал одоо энэ хүмүүсний хэлдэг би нэг өдөө дайтай бол одоо энэ хүмүүсийн буян ач гэж яг ингэж хэлэх ёстой. Хамгийн түрүүчийн хүн бол би л гэж боддог. Би хувьдаа ч хэлж ирсэн. Миний одоо малчин ахуйд өсч төрсөн тэр одоо
уламжлал тэр гарал үүсэл бол үнэхээр одоо гайхамшигтай намайг хүн болгоод их тусалсан. Дараачийнх нь одоо ажилласан. Одоо би ингээд гараа тостоод ажиллаад ингээд бас үйлдвэрт ажиллаад гүйж явсан хүн шүү. Тэр бол над гүн гүнзгий сэтгэл төрүүлсэн. Дараачийн нэг гүн гүнзгий юм бол мэдээж миний цэргийн амьдрал байдаг. Би цэрэг татагдаа тэгээд цэргийн сургуульд одоо тэр үе зөвлөлт улсад курсант 5 жил сурна гэдэг чинь бас амаргүй шүү дээ. 5 жил тэр цементийн талбай дээр хөл тавьж одоо тэгэж гიშгэж тэр хатуужлыг авч явсан ийм л хүн байгаа. Тэгээд энэний дараачийн юм бол мэдээж одоо өнөөдрийн одоо энэ эрдэнтчүүд маань би одоо түрүү яриагаа шивтэр эхлэхдээ л би тэгж эхэлсэн. Эрдэнэт хот маань эрдэнтчүүд маань миний амьдралд бол гайхамшигтай үнэхээр бахархам ийм одоо зайтай, орон зайтай, байнгын салшгүй орон зайтай ийм хүмүүс шүү. Би энэ дээр 60 дугаар ингээд төгсөж байсан. Би энд үйлдвэрт ажиллаж байсан. Би эндээс цэрэгт явж байсан. Би эндээс улс төрийн амьдралд одоо ардын хурлын депутат болж анхныхаа гарааг эхэлж байсан. Хизээч одоо эрдэнтийнхнийгаа бол одоо мартахын аргагүй. Мэдээж одоо миний хийж чадаагүй юм уу, хөргөж чадаагүй, тус хийх ёстой байсан ажлаа бүрэн хийж чадаагүй юм байж магадгүй. Гэхдээ л би бол энэ сэтгэл маань үргэлж байдгийм шүү гэдгийг өнөөдөр одоо хэлэхэд таатай байна. Тэгээ та бүхэн бол их сайхан одоо гайхамшигыг бүтээлээ. Энэ бол цаашаага Монголын ард түмэн Монголын хийж бүтээдэг хүмүүст урам өгсөн их сайхан үйлс боллоо шүү. Эндээ эрдэнтчүүд одоо баярлж явах хэрэгтэй. 400 гаруй тэрбум төгрөг одоо улсын төсөв төвлөрүүлж гин гэдэг чинь хичнээн олон хүний цалин, хичнээн олон эмнэлэг сургууль тийм ээ, хичнээн олон одоо ажлын байр бий болох тусалж явах. Тэгээд үйлдвэр маань 40 гаруй тэрбум төгрөгийг бас энэ одоо орон нутагта төвлөрүүлдэг. Ингэж л ажиллаж энэ том хот, энэ том хамт олныг авч явж байгаа. Ёстой нэг буйнаа өгсөн ийм сайхан юм. Тэгээд аливаа юм хөгжил би хэлдэг Монголын эрх ашиг бол хөгжил шүү. Хөгжилд л тусалж байгаа юм бүхнийг бүгдээрээ дэмжиж. Эрдэнэт бол бидний хөгжилд тусалдаг. Хүн хөгжихийн тулд хуваах ёстой. Хүн хөгжихийн тулд баялаг бүтээх ёстой. Баялаг хэдийд бий болдгоо бол бусдтай хуваалцж бий болдог. Бусдаар үнэлүүлж бий болдог. Чи нэг сайхан имэйл хийцэн байх юм бол тэрнийг бусдад худалдана гэдэг бол бусад хүн чамааг үнэлж гин гэсэн үг. Одоо ингэ чиний баялаг бий болж байгаа. Чи тэр имэйлээ зарлаа тэнэгүүр орж ирсэн орлого чиний юм болж байгаа тийм ээ. Чи нэг компьютерийн програм хийцэн, чи нэг сайхан нэвтрүүлэг бүтээсэн ч юм уу, нэг одоо хүн сайн үйлс хийцэн байна. Тэрнийг бусдтай хуваалцна гэдэг бол бусдыг баярлуулна гэсэн үг. Тэгэхээр баялаг гэдэг бол бусдтай хуваалцсанаар бий болдог юм аа. Баялаг дээр түшгэлж тэр баялагийг бий болгож байгаа улс орн л өөрөө хөгжилтэй байдаг, айлгаар хөгжилтэй байдаг. Үүний төлөө явах хэвээр энэ бүхний үлгэр жишээ бол одоо манай Эрдэнэт үйлдвэр юм да. Таныг дунд сургуульд сурч байхад манай Баян өндөр бол урдуур модтой байсан уу? Модтой байсан. Энэ Баян өндөр ч одоо модтой. Би нэг удаа 2000-ад оны үед нэг ирээд Баян өндөр уул руу би гарч үзээгүй. Одоо сургууль сурж байхдаа энэ урдлын стадион байгаа тэр лүү гарч бид нар нэг пледэ уншдаг одоо шалгалт зүйлгээ бэлддэг л байсан. Баян өндрийн 20 морь одоо манай ээж нэг 2-3 ямаатаа одоо нэг 2-3 ямаага бэлчээж ингэж хажууд нь сууж явдаг ийм л хүн байсан. Тэгээ нэг удаа Баян өндрийн орой дээр гараа игээд бүр хэрэгээр зорж нэг ээж дээр ирчээд хэрэгээр зорж гарахаар явж исэн. Бүх модын нэг одоо хүний ус тайраа хийсэн юм шиг бүгдийн тайраа хийсэн юм байсан. Тэгээ би бол энэ модны чиглэлд маш их ажилддаг. Өөрөө одоо нэг модны аж ахуй ийм үйл ажиллагаа дэмжиж явдаг. Лавл Монголд одоо лавл 3-4 сая мод зөвхөн одоо миний шууд оролцоотойгоор энэ тэнд таригдсан л да. Тэгэхээр би бас Эрдэнэт үйлдвэрийнхэнд хэлж ирсэн. Олон зүйл одоо хэлээд явах та нар ажиллаа сайн хийж байгаа. Баян өндөр уулаа нэг сайхан моджуулчих юмсан. Бараг тэр хожуул дээр навчаад хүртэл мод суулгацсан ийм технологи бий л дээ. Тэгээд энэ дээр хамтарч ажиллая. Ийм юм та нар хийвэл бас би дэмжин шүү, хамтран шүү. Одоо миний мэддэг тэр мод тарьдаг, ургуулдаг тийм аж ахуй. Мод ургуулна, мод тарина, мод бий болгоно гэдэг бол хүүхэд өсгөхтэй ижилхэн бараг түүнээс ч хэцүү байж магадгүй. Одоо тэр нэг жижигхэн үр суулгаад тэгээд тэр ингээ босоод одоо ингээд 10 жил болсон мод гэхэд нэг ийм болцсон байгааг би харж байсан. 5 жил болцсон ийм мод харж ил байсан. Тэгээд түүнийг тарьж ургуулна, тэр туулаа нороод ичдэг, тэр одоо халуун хөтөн, тэр ямаа тэмээ гэл ер нь асар хэцүү. За тэгэл хүний одоо тэр оролцоогоо төмөрч гэдэг юм уу. Тэгэхээр энэ чиглэлд бол би их анхаарна. Ер нь мод ус энэ байгаль орчны чиглэлд бол их анхаарч ингэж ажиллана л гэсэн. Энэ бол бас миний насан туршийн одоо хийж явах ёстой нэг сайн ажил гэж боддог. Тэгэхээр энэ
баян өндөр уулаа моджуулж байсан. Туулгуулын их бүр тасраад, туулгуул тасраад их ус туул энэ төргээл тэр одоо бүх үйл ажиллагаанд би бол шууд оролцож явдаг юм. Тэнд тарьж байгаа мод, тэр хэнтэй уулан тарьж байгаа туулгуулын усыг нэмэгдүүлж байгаа тэр сайн үйлс бүхэнд бол оролцож явж байгаа. Говьд тарьж байгаа мод ерөнхий сайд багтаал ногоон хэрэмгээл эхлүүлсэндээ сая ерөнхийлөгч бол мод тарих өдргээл эхлүүллээ. Юу ч гэсэн монголчууд намайг ерөнхийлөгч болсноос хойш нэг 7 сая 600 мянган орчим мод тарьсан байна. Мэдээж хэдэн ургасан бэ гэдэг асуудал бол байгаа. Энд бол хүндрэл байдаг. Дэлхийн нийтээр энэ нийтлүү явж байгаа. Тэгэхээр энд бол бид нар бас хөв нэмрээ оруулах хэрэгтэй. Би ягаад энэ тухай асууж байгаа гэхээр зэрэг 3-4 хоногийн өмнө нэ манай баян өндөр уулыг моджуулах тухай асуудлыг хэлсэн байсан. Тий. Би өөрөө наадах чинь сайн мэдж байгаа шүү. Өөр гадна дотны ч бас улсууд сонирхоод ингэж байгаа. Би тэгээ хэлсэн. Энэ ерөөсө баян одоо энэ нөгөө нөхөн сэргээлтийн асуудал яригдж байгаа. Тэгээ Эрдэнэт гэж манай том үйлдвэр байна. Тэгээ тэнд байгаа тэр модын тариа хийцэн тэр уулыг нөхөн сэргээхс та нар ажиллаа эхлэеч. Тэгээ тэнд бол боломж нь байна. Эрдэнэт үйлдвэр бас жоохон дэмжлэг үзүүлж болох бах. Бид нар ч гэсэн дэмжиж гээл. Иймэрхүү байдлаар л явж байгаа. Тэгэхээр Эрдэнэт хот маань баян өндөр уул маань сайхан магадгүй та бүгдийн маань одоо тэр залуу цагийн хүүхэд ахуй цагийн дурсамжийг сэргээх үст тийм сайхан ногоон ай болоосаа л гэж бас бодож сайхан шүү дээ тий. За бид төр ярилцах цаг ер нь дөгч байгаа юм. Тэгээд хоёулаа ажил их ярьсангүй. Зүгээр одоо тий. Одоо ажил ярьж байгаа улс төр ярьдаг юу бол тэртээ тэргүүл бид нар Улаанбаатарт ярьдаг. Манай Эрдэнэтийнхэн бол сайн одоо сонсч мэдж байгаа мэдээлэл сайтай байгаа шүү дээ. Харин одоо миний бодоо өгөөч гэж боддог юм уу тийм сэдвүүдийг чи бас хөндөж гаргаж одоо надаар бас ийм юм яриулсанд одоо би туйлын баяртай байна. Тэгээд дээрэс нь Эрдэнэтийнхэнтэйгээ энэ одоо гэрээс нь тэр одоо цэнхэр дэлгэцээр нь дамжуулаад ингээд уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээд та бүхнээрээ үргэлж бахархаж явдаг шүү гэж ингэж хэлье да. Би танд нэг жаахан дурсгалын зүйл өгөх гэсэн. Энэ маань бол зураг биш юм. Таны амьдралд их чухал одоо магадгүй мартагдчихгүй нэг тийм өдрийн тухай. Энэ 1981 оны 9-р сарын 4-ний 846 дугаар тушаал. Таны ажилд орсон тушаал байгаа. Энэ. Тий. За их баярлалаа. Тий. Бас танд Оросоор үлдсэн байх тийм ээ. Таваарч цахиагийн элбэгдэрч. Нэмээ юу шүү специалист гэж шүү. Тэгээд 8 дугаар сарын 25-наас учника машиниста компрессорной установки. Яг одоо манай үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Даваасан боо захирлын тушаал бас хамт байна. Сэлэсэр болгож одоо авч ирсэн байна тийм ээ. За ийм зүйл бэлгэлдэг. За их сайхан. Одоо их баярлалаа. Ингээд юм хадгалагдаад байж идэм байх. Тэ? Ер нь бол сайн эрчим хүччвэ, сайн үйлсчвэ хадгалагддаг гэж байгаа шүү дээ. Хүн сайн юм бодвол эрчим хүч болоод энэ орчлонд хадгалагдаад байдаг. Муу юм бодсон ч гэсэн хадгалагддаг. Хүмүүс заримдаа ингэж боддог. Муу зүйл хийчээ за хэн ч харсангүй шүү гэж. Тэгээд тэрнийг одоо хэн чараагүй би хийж болно гэж боддог. Гэхдээ чи муу юм зүйл хийх нь байхгүй муу юм бодсон ч гэсэн хадгалагдаж үлддэг шүү. Сайн бодох юм бол бас хадгалагдаж үлддэг юм шүү гэсэн ийм нэг санаа байдаг. Энэ их зөв. Тийм учраас бид нар бас зөв эрчим хүч тарааж сайн үйлсийн төлөө хамтдаа одоо зүтгэж ингэж ажиллаж явах хэрэгтэй. Их баярлалаа. Одоо анхныхаа тушаалыг авлаа. Яг нэвтрүүлэг өндөрлөх юм та нэг зүйлийн тухай тодруулж өгөөч гэж хүсэж байна. Ирэх жил болох Европ Азийн одоо том уулзалт цуглаан одоо семинар чуулган Монголд болох гэж байна. Энэ талаар тавчгаа энэ Монголд ер нь том үйл явдал тэр одоо Европ Азийг хамарсан 53 орны төр засгийн тэргүүнүүд ирж оролцсон. Энэ байгууллага бий болсны 20 жилийн одоо Монголд бий болох юм. Өмнө нь одоо 96 онд бий болж исэн. Одоо ингээд 2016 онд 20 жил нь. Тэгээд би одоо Италийн Милан гэдэг хотод очиж тэр одоо том одоо хүмүүсийн дунд хэлж энэ одоо эрхийг авч ирсэн. Тэгэхэд одоо манай Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин ба өмнөд хөршийн ерөнхий сайд тэнд оролцоод бүхэл улсын одоо Меркель тэр Камерун тэр Абе ингээд бүгд л байж исэн. Тэгээ Монголыг дуу нэгтээ дэмжсэн. Энэ их том хүндэтгэл шүү. Энэ бол манай ард түмний л бас оруулсан хөв одоо завшаан. Үүнийг одоо бид нар сайн зохион байгуулахын төлөө ажилланаа. Тийм. За тэгэхээр бидний урилгыг хүлээж аваад манай студид хүрэлцэн ирсэнд маш их баярлж байна. Манай Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт телевизийн хамт олон бас танд энэ дурсгалын төлөв хийчихсэн. За энэ нэвтрүүлгийг өндөрлүүлээ та бас эрдэнэтчүүдээ нутгийнхаа. Тий, нэвтрүүлгээ өндөрлүүлээ. Тэгээд нутгийнхаа хүмүүс Эрдэнэтийнхэндээ
одоо туйлын их баярлалаа. Энэ өнөөдрийн энэ одоо баярын мэндийг хүргэе. Сая би бас наадмын одоо нээлтэн дээр байж байгаад ирлээ. Эрдэнэ хотоос гарахтаа л бас бэлдсэн одоо за зурагтаар орохдоо нэг ийм самцтай орё. Наадмын нээлтэнд очихдоо нөгөө нээлтэнд очиж өмсдөг одоо дээлээ өмсч очие гэдэг. Ингэж л өнөөдөр аль болохоор л гоёж ирлээ. Нэгэд халуун ийм сайхан байлаа. Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнтийн ард түмний маань сэтгэлийн бас илчгэж ингэж хүлээж авч जैन. Тэгээ сайхан надаараа бүгдээрээ сайхан цусаараа бүгдд нь одоо сайн сайхныг хүсээрэй. За ингээд телевизийнхэнтэйгээ одоо дараа нь ингээд зураг авахуулаа тэгээд хөдлөе да. Тэгэхээр нэвтрүүлэлд оролцсонд их баярлалаа. Эрдэнэт нутагт Эрдэнэт нутгийн хүү өөрөө хүрэлцэн ирж Эрдэнэ төлөвлөрийнхаа уурхайчдыг хүндэтгэж, эрдэнэтчүүдэд хүндэтгэж ирсэн нь энээс илүү гоё юм, минээс илүү их бахархал гэж хааваах уу. За их баярлалаа. Ер нь хоёрдоо ингээ халуун байна, хур бороо ороосоо гэж ингэж бодож байгаа. Орох байхаа сайхан зам болох байх те. Их газрын зүрхэнд орших Монгол орны их түүхийн өлгий, Эрдэнсийн өлгий, Эрдэнсийг бүтээгч Эрдэнэ төлөвлөрийн уурхайчдынхаа өмнөөс таны тарж үндэслүүлсэн мод шиг сагалгаар сайхан мод болгон ургаж ертөнцийн дээвэр хөхтөнгөрлөө тэмүүлэн ажил үйлс бүхэн чинь бүтэж явах болтгоо гэж 60000 уурхайчдынхаа өмнөөс бас тэдний аргирийнхны өмнөөс Эрдэнэ хотынхоо 100,000 иргэний өмнөөс танд хүний амьдрал төсч бол хамгийн сайн сайхан мөхнийг хүсье. За их баярлалаа. За баярлалаа. За сайхан. За тэгэхээр бидний бэлтгэсэн нэвтрүүлэг өгөр өндөрлж байгаа дараагийн дугаар хүртэл баярлалаа. За сайхан. Эрдэнэ телевиз 2015 он